ойртуулах гэж. 근데 이는 드리는 거야. 이 지겨 웃지 말아라. 일대 맞았다. 배트로 여기 시작하다고. 오늘처럼 배트로 일대 맞았다. 이게 박스 옆에 닫아. 이때 예리하게 좋았죠. 그냥 다른 들어가는 대로 터서를 들어가는 것들을 박스에서 낙타에 적었어. 되겠다. 이 믹스티 붙을 때 hayırlı sayfalarımız sarnar geçiyorsa da bir içki bütçede yine mini tuşu yapıyor. Oyunlar düşün, karşısın dedi. Fakat çoktan var. İçkisi düştü. Bayağı bakmışta. 되겠다. yine oyunlar düşüğüne karşısın dedi. Bitsin biçtik oyna. Yağa doğru için biçtik. Açın tasarruf. Oyunlar düşüğünde yer. Өөрийн байгууллагад хэлж асуудлыг шалгуулна гэж тэр Батяатад хэлсэн байна. За, Батяатаас сонсны дараа уянга гишүүнтэй ярьсан. Уянга гишүүн надад би гар утсаа хулгаад авцсан гэж хэлсэн. Тэгээд хулгаад авцсан гар утсныхаа асуудлаар чиглэлтэй дүргийн цагдаад хандсан байгаа. Та бас чиглэлтэй дүргийн цагдаад хандаа гэж хэлсэн. 6 сарын 7-ны өдөр чиглэлтэй дүргийн цагдаагийн хөлтөст очиж Батяатад гэдэг хүн уянга гишүүний хийсэн ичгийг үзүүлж 200 сая төгрөг нэгсэн талаар гомдол гаргасан байна. Энэ хэрэг одоо цагдаа дээр хэрэг үүсгэхдээ шалгаад явж байгаа. Миний өгсөн гомдлын дагуу Батяатад очиж мэдүүлэг өгсөн байх ёстой. Уянга гишүүний утсыг яаж булгаж авсан талаараа мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Үүнээс маш 7 хоног Батяатад надаас тасралтгүй мөнгө хийсэн. Сүүлдээ за ядаж сонгуулийн дараа өгье түр мөнгө зээлч гисэн. Тэгээд би 50 сая төгрөгийг өөрийнхөө нэр дээрээс зээл гэж хэдэж хэлжүүлсэн байна. Баримтны имэж. Энэ эрдэнэ чигээс 50 сая төгрөг зээл. Тэгээд зээлээ төлөхгүй бол насан туршдаа би хэлхий шүү гэж хэлсэн. Үүнийг насан туршийн зээл гэж өчигдөр Батяатад яриад шүү. Ажлын байран дээр вино ууж тамхи татсандаа би ёс зүйн алдаа гаргасандаа ах түмнээсээ ууж татгуулж. Миний хэлсэн үг бол мэдээж хүний эрхийн асуудал гэж би бодож байна. Хууль зөрчсөн үйлдэлтэй зохиог торгуулаад төлсөө 50,000 төгрөгийнхаа торгуулийг би өнөөдөр төлөвчлөө. Цаашид өөр хариуцлага бүтээх ёстой бол тэрийг бүтээнэ гэж бодож байна. Би 1984-аас 90 онд Болгар улсад сургуульд сурч байхдаа гадаадд оюутан байхдаа тамхи сурсан. 20 жил тамхи татсан. Өөрөө тамхи татдаг хүний хувьд тамхи хяналтын тухай хууль гаргах нь тамхишиг хэрэгтэй гэдэг үгээс энэ хуулийг гаргасан. Мэдээж өөрийнхөө гаргасан хуулийг зөрчилж байгаа нь ёсцон том алдаа гэж би бодож байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд 5 толгой ажлын хэсгийг ахаж эхэлсэн үеэс ахуулаад намайг байнга дарамталж зам хийж байгаа. Айтайхан байхгүй бол алан шүү гэж утсаар байнга зам хийлээ. Тосон бомбын нурууг хамгаалтанд авах юм бол 50 тэрбум төгрөг оюун гэрэл та хоёр төлөөрөө хараарай гэж байнга зам хийлгээ. Энэ хэрэгээс болж биологи салбар амь насаа алдсан гэдгийг бас танд мэдж байгаа. Батяатад алтан шагаа 2 энэ мөнгөтэй бидний байг замлж байгаа энэ бүлэглэлийн гар бүлэн юмаа гэж би ойлгож байна. Тэр хоёр уг нэр дэвшигч хүмүүс. Алтан шагаа 72 дугаар тайлбар дээр над дээр яагаад өрсөлдөхөр болов? Батяатад 71-р тойрог дээр намайг өрсөлдөн гэж андуураад тойрогоос олж чадахгүй 71 дээрээ нэрээ дэвшүүлсэн гэж би ойлгож байна.
Ирчүүд нийлээд яагаад ингэж эмэгтэйчүүд рүү муухай дайрч байгаа юм? Он гарснаас хойш нэр дэвшигчээр 475 хүн өнөөдөр нэрээ дэвшүүлээ явж байгаа зөвхөн эмэгтэйчүүдийн эсрэг ийм хэрэгүүд удаа дараа гарч байгаа шүү. Наараг ямар бичлэгээр ямар өгөөд оромжилж яаж доош нь хийцгээтэй ануужиг хэдэн удаа ямар бичлэгийг гаргаж ирж тавьж яаж доош нь хийлээ. Одоо өөр дараачих нь хэнийг онцож байгаа болоо. Би сонгуулийнхаа урайг нөгөө Балкад аваад Балкад ханаа. Би сонгуулийнхаа урайг 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн урайтаар хийж байгаа. Миний Балкадыг өгдөө. Иргэд хувьцааныхаа мөнгийг авах гээд өнөөдөр банкнд очигдож сууж байгаа. Би энэ ажлын эдлийг тавьсан. Миний энэ өнөөдрийн сонгуулийн ураа энэ явж байна. Өнгөрсөн жил 5 толгой мөрөнд оруулалтын гэрээ батлагдсан бол 1072 ширхэг хувьцааны мөнгөчүүд хөлд явц хийгдэхгүй байх байсан. Үүний хариу шалтгаалтайгаар надаас авч байгаа гэж би үзэж байна. Батядалт алтан шагаанаар миний санхүүжилт дээр үүнийг хийж байгаагаа хуулийн байгууллага өгч хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоож өгнө гэж би итгэж байна. Батядалт алтан шагаан мэтийн шантаажлагчдыг битгий сонгоорой гэж би уриалмаар байна. Нам харгалцахгүй эмэгтэйчүүдээр та нарыг дэмжээрэй гэж би бас дахиад уриалмаар байна. Цаашид 1072 ширхэг хувьцааг амьд байлгаж жил бүр номдол ашиг өгдөг бодлогын төлөө би цаашдаа ажилланаа. Монголын баялаг монголчуудын гартаа үлдээхийн төлөө би цаашаа бүх тэмцэлээ явуулнаа гэж баярлалаа. Та өөрийн гишүүнд онцлог юм уцаа авсан. Дээрээс нь уцаа гэдэг нэг зүйл холбоотой яваа. Энэ